Эрт үеэс монголчууд байгаль дэлхийнхээ ивэл хайр үр шимээр тэтгэгдэн амьдарч буйгаан ухамсарлан тэнгэр хангаагаан дахин шүтж хүндлэн дээдэлдэг байсан нь бидний өв соёлын олон зүйлс ахуй уламжлал донд харагддаг. Тухайлбал овоо дахиж лус савдгийн эзнийг баярлуулах, туйл хайлж алтай хангаагаа магтах, мал ахуйгаан мэд бойжуулж, хонин тойглохоос эхлээд ан амьтныг хүртэл урин дуудаж агнадаг байсан нь цөм их дэлхийдэн ээлтэй байхын сацуу монголчууд биднийг бусад үндэстнээс ялгадаг өв соёлын үнэтэй зүйлс юм. Энэхүү үнэт зүйлсийг хэдэн үеэрийн өвлөн уламжилж, үрээс үрд багшаас шавьд зааж сургаж байгаа гаруул нэвтрүүлгийн оролцогчид маань энэ удаад өв соёлон хэрхэн уламжлуулж, шавь нар нь юу сурч мэдснээ үзэгчдэд тайлагнах болно. Монголчуудын эртний өв соёл буюу хөгжмийн соёлд бол маш олон төрлийн хөгжмийн зэмсгүүд бол орчин цагт бидэнд өвлөгдөө ирсэн байдаг. Энийн нэг нь бол одоо та бидний одоо үзэж байгаа үлээр хөгжим буюу шавар бишгүүрийн ангилалд багтдаг хоргонжих хөгжмийн төсөл юм байнамаа. 2017 оноос эхлээд соёл урлагийн их сургуулийн эрдэмтдийн баг буюу төрийн шагналт хөгжмийн зохиолч Соронзон болдог гэж профессорын удирдлаганд орвол Ханга аймгаас ол судалгаан дээр үндэслэн одоо орчин цагт ингэж яг хэлбэр дүрш өнгө дүрсийг хадгалж үрдэж бас орчин цагийн бас дуурал нийцүүл гэж ингэж гаргаж ирсэн хөгжим байгаа. Нэвтрүүлгийн өмнөх дугаард Баянгор аймгийн Тэмүүжин театрын сурагчид Монгол үндэстний хурганчих хөгжимтэй танилцж тоглож сурах анхны гараагаа эхэлж байсан бол 6 сарын дараа тэд 3-аас 4 ая тоглож сурчээ. Гаруул нэвтрүүлгийн өмнөх дугаарт бид Урайн хаан овоо тахих ёсны тухай өгүүлсэн. Ховд аймгийн Дууц суманд үйлдсэн энэ зан уйлд хүүхдүүд ч мөн оролцож, тэнгэр хангаагаан баярлуулж, эдээ цагааныхаа дээжийг өргөдөг ёсыг суралцсан юм. Урайн хаан овоо тахлын зан уйл нь эхлээд одоо овоо тахих өдрийг Дүнгийн сарын шинийн 15 гэж товдоод овоо тахлах хийхдээ овоон дээрээ гарч ирээд хол газар мороо уяад овоон дээрээ чимээгөөхөн алхаж гашаад энэ бол уран хашилтын уламжлал лус савдгаа ширээхгүй гэсэн утгаар явган алхаж гарч ирээд галаа түлээд сангаа тавиад уул алтадаа заслаан өргөөд лусыг сэрээсний дараа лусаа баярлуулж лусаа хоолоход бол өвчөө өргөдөг ёстой байл. Ингээд өвчөө өргөхдөө миний хөөдөө өвчөө өргөхдөө хэлэх үү. Цас тайр хамын цагаан уул минь цагаан өвгөн минь адалмал амби өршөө тоо бүрэн толгоо минь тог их томоогүй хаг их ханайдгүй эрүүл мэндийг хайрлан өршөө төрийн сүлд минь хан хормост минь хур бараага хайрлтөө. Уулоонда дөрүүлж авчирсан эдэ будааныхаа дээжийг заслаа өргөөд сангаа тавиад ингээд заслаа өргөхдөө 13 налтаа минь 33 хөхий минь торгон өнгөд алтаа минь тосон өнгөд дэлхий минь
Монгол зөвхөн мөхөөлөлгүй гадаа талд гарцгүй чонын наманд чулуу хийж чөтгөрийн наманд хумих хийж өршөө чарилцөө хайрхан хар сонсонд нь хад тэрвүүлж муу сонсонд нь бүгд тэрвүүлж өршөө чарилцөө хайрхан хан хормост минь хурвараа хайрлтөн. Овоо цахилгаан хийж дуусаад гэртээ ирээд гэрийнхаа жавар үргээж овооныхаа наадмыг эхлүүлж домын сум тавьдаг уламжлалтай байлаа. За өвөө минь овооныхаа наадмыг эхлүүлж домынхаа сумыг тавьж гэрэн жавар үргэж хайрлтөн. Сарын сайныг саатан хүлээж, эдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн өдрийг л зүйтэй гэж өв соёлынхаа өргөнд урам зүгсэн таа бүхний минь хорол эрдний тоонд наран мөнхөд гэж өргөн цагаан үедэр нь энэ сүмний хурдаар эд баялаг урсан орж ирэх болтугай. Хатуу харн өмнө харилтаар хамаа бүхэд нь жилиж энд цугласан таа бүхэн яар амур сэтгэлээр тайван байж сайн бүхэд нь түгэн дэлгэж саар бүхэд нь сарнин жилиж гай барс бүхэд нь гадаад далайн цаана хаягт Эзэн Чингисийн үеэс эвшээлгэн татж ирсэн гэрэн цохор нүмний эзэн эрхийн мэрэгэн харваач таа бүхэн эмдэн хүчтэй эрхэндэн онцтой байж өнөөдрийн наадамтан хайн болтгааг. Өвөг дээдсийнхэн үлдээсэн өв эрднээ судалж мэдэхгүй, дэлгэрүүлж түгээхгүй, уламжилж өвлүүлэхгүй аваас зарим соёлын зүйлс өдрөөс өдөрт бүдгэрч өнөөдрийг хүрэхэд устж үгүй болох аюултай. Монголчууд ингэж амьдарч тэгж байгаль дэлхийтэйг холбогддог байжээ гэсэн ном судрын тэмдэглэлийг уншиж мэдхээсээ илүү нүдээр үзэж, чихээр сонсож, боддоор үйлдэх нь илүү ач холбогдолтой. Жишээ нь монголчуудын нарны мөргөл, нарны шүтлгийн зан үйлийг мэдэх хүүхдүүд тунцоо. Монгол улсын төрийн далбаан дээр гал, нар, сар гэсэн 3 төрсөлбөр байдаг. Соён бүсгийн оройд мандаж байгаа энэ 3 төсөлбөр бол үнэн хэрэгтээ эртний монголчуудын хамгийн анхны шүтлэг, галын шүтлэг, нарны шүтлэг, сарны шүтлэг 3-ыг бол төлөөлж байгаа гэж ойлгож болно. За Монгол угсаатны амьдардаг газар нутаг дээр тухайлаад хэлэх юм бол одоо өвөр Монголын Баяннуур аймгийн Дэнхүү шааны гэр овооны хадны зураг дээр маш сонирхолтой зураг байдаг. Тэрний үгээр зэрэг дээр мандаж байгаа нар тэгээд доор нь зүүн хөлөөн сөхрөн суугаад 2 гараан дээш нь нүргөөд наранд мөргөж байгаа хүний төрс байд юм аа. Энд байгаа хамгийн сонирхолтой зүйл бол хүний гар их уртлаг харагддаг. Энэ яагаад ийм урт байгаа юм бэ гэд судлаад үзэхээр тэр 2 хүн алганыхаа завсар бол одоо хус модны залцсыг барьж наранд мөргөж байгаа гэж ингэж тайлбарладаг. Ягаад гэвэл тэр хус мод бол бас тэнгэр юмд одоо манай бурятууд бол бухан модон сэрэг гэдэг шүтдэг. Тэгэхээр тэр хус модыг нарны гэрэлд элчийг нь аваад тэгээд дараагаар нь тэр хус модныхаа залцсыг нарийнхан залилд суулаад тэргээрээ галаан тахдаг гэж ингэж тайлбарладаг. Тэгэхээр галын тахилаа нарны шүтлэг хоёр бол хоорондоо ямар холбоотой болохыг хадны зураг бол бидэнд сайхнаар бичиж байгаа юм. Монголчуудын нарандаан мөргөн хүндэтгэл үзүүлж, дуулж бүжгэлдэг ёсон эрт үеэс эхлэлтэй. Дэлхийн элч гэрэл болсон нараа 8 тоогоор бэлэгдэн 88 үнэтэй гэрээ нарны цацрагаар дүрслэн бүжиглэнэ. Ширэтэ мөнгөн иммэлдэ шиттин саршин мориндо шилдэг залуна ханда хория сашин хургулда эри улдан надя илтверэ зугажа мошиграм надя биттдэгэрэ зугажа 신내가
хаттырыя толгойн дээр коюлно ангир яндар хаттырыя алига шинэ газарта алхан байж хаттырыя алига сонхозугаа хилсэн байж хаттырыя тарам байж хаттырыя хилсэн байж хаттырыя тарам байж хаттырыя Гаруул нэвтрүүлгийн 4 дахь дугаарт Баянгор аймгийн 3 булаг сумын харьяат өвлөн уламжлагч Анчин Мөнх жаргал оролцож өөрийнхөө Бадамэрэнчин зэхүү Эрдэнэ очир нартаа чонын дуудлагыг хэрхэн хийдэг талаар зааж чон авлах нарийн ёсны тухай тайлбарлсан. Би тэгэхэд одоо та бүгдтэй 3 төрлийн янзаар чон өрн дуудахыг одоо ингэж шавнартайгаа хамт үзүүлье. Бүдүүн чон нийлэгний үед одоо яад дуурах уу гэдэг одоо тэр дууг л одоо гаргаж үзүүлнэ. Одоо энд хоол бэлэн болчлоо. Та нар ирж одоо энэ хоол идэ. Бид нар энд одоо хоол бэлэн болцсон байна гэсэн одоо дуудлагаар дуудаж сонирхолнаа. За энэ хүү болохоор одоо сал саринцсан одоо ингээд бэлтгэн чон өшөө одоо ингээд сүргээсээ дасарцсан аюулд одоо ингээд яах гээд энд юм төөгдөж явж байхад одоо тусламж гуйж байгаа чон нэг иймэрхүү маягаар дуурнаа гэдгийг одоо энэ хүү үзүүлнэ. За энэ хүү ийм 3 янзаар дуурдаг. За одоо бид та болохоор ер нь сүрэг чон уйлахад ямар хариу үйлдэл үзүүл дуурдгийг ер нь олон чон ямар шиг ансамблтай дуурдаг гэдгийг одоо та бүхэнд сонирхуулъя. За ерөнхийдөө бидний анх хийж одоо чон дэрэгдээ уран дуудаж агнадаг арга бол нэг иймэрхүү аргачлалаар чоныг авчирч одоо тэр амьтныг одоо маш цэвэрхэн шархтуулгүйрэг агнадаг ийм сайхан уламжлалт арга одоо сүүлийн үед мартагдаж байгаа учраас ингэж бид нэр одоо энийг өвлөн тэвэглүүлж байгаа. Та бүгдтэй маш их баярлалаа. Домог үлгэрээс үндсийг навч хэдэн зуун шад шүлгийг аялгуулан хайлдаг туйл хэмээх соёлын үеийн тухай бид өмнөх нэвтрүүлэгт өгүүлсэн. Туйл хайлуулсан айл лам залж ном уншуулдагтай адил тэр жилийн гай барцад нарилж засал хийлгсэнтэй дүйцүүлэн боддог байна. Халах туйл гэж нэн ховорцсон ийм Монгол уламжлалт туйлын нэг сайхан гал голомтуул галуу утсам
Нэг ялангуяа одоо тэр цогтой үгний хөшөө, тажтай үгний хөшөөнд байсан тэр дундаа хошуу туслах тайз, стандарт тайз гээд Богд таамт Монгол улсын өргөмжлөлт дуучин гэж нэр цолтой ийм хүний үр сад тэр дотроо норжмаагүй. Тэгээд үлзий игч нар бол энэ туйлыг уламжлуулсан. Монголын халах туйлын энэ аялгау айзан бол их сонирхолтой. Ялангуяа одоо тэр туйлын ихэнд хийж байгаа тэр ай хөөрхий, ваа хөөрхий гэдэг энэ үгнүүд тэгээд ялангуяа туйлын одоо дунд туйлын өгүүлбэр төгсгдөг юмн санжилга инүүдэ гэдэг. За энэ бол яг жинхэнэ халах туйлчдын аялгау байгаа юм. Бид хүн Баянгор аймгийн Галууд сумаас одоо Төв Азийн өргөмжлөлт туйлч өрөөлж магтаалч жүжигчин Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Дандар доржийн үлзий багшийн маань шавнар одоо халах туйлыг өвлөн тээж өргөжлүүлэн суралцаж цааш бас түгэж дэлгэрүүлж сургах ийм ажлыг зохион байгуулад явж байгаа ийм туйлчд байна. Манай хоёр туйлч бол оюутан тэгээд сум амралтаараа бол одоо бас сум орон нутагтаа одоо 5 шавыг бид гурав бэлтгэж байгаа. Бага насны 5 шавыг бол бэлтгээд одоо ажиллаа явж байгаа. За тэгээд халах ардын туйл, Баатарлаг туйлс, Жигүүн жүгүүн мэргэн хаан, Цагаан төмөр Жигүүн хаан гэдэг туйлын хэсгээс за мөн 15 настай Алтан дойн галуу хүү гэсэн Баатарлаг туйлын хэсгээс та бүхэнд хайлж сонирхуулъя. Бид өөрсдийн бий болгосон үнэт зүйлс, соёлын өвөө хадгалж хамгаалж, хойч үедээ өвлүүлэн өгч байх нь үндэстэн оршин тогтнож, хөгжин твших үндэс нь болдог. Тиймээс их түүхэ өнгөрсөн юм, гоцрогдсон юм мэтэр үл оршоолгүй, үеийн үед судалж, сурч, амьдрал ахуйдаан хэвшүүлээрэй. Хөдөө малын захад оч.
уулын оройд гар. Үдэш үлгэр сонсохдоо нэг удаа туйл сонс. Өвгдийнхэн үгийг сонсч ёсыг дагаж байгаарай хүүхэд.